За би амьдралаас юу хүсэж байна вэ? Та энэ асуултыг та өөрөөсөө асууж үзсэн үү? Та нэг хэдхэн хоорон бодоод үзээрэй. Би энэ амьдралаас юу хүсэж байна? За ингээд амьдралаас юу хүсэж байгаагаа нэг хэдхэн хоорон төр хичээлдээ зогсоогоод бодоод үзээрэй. За ингээд амьдралаас юу хүсэж байгаа юм бэ гэдэг энэ асуултанд хариулах юм бол дийлэнх хүмүүс юу ч хариулдаг вэ гэхээр мэдээж энэ явнаас даа жаргалтай амжилтаар дүүрэн өнгөрөөмөр байна. Сэтгэл ханамж дүүрэн баймаар байна. Зорьсондоо хүрж түүгээрээ бахархаж өөрөөрөө бахархаж аж аргалыг мэдэрмээр байна гэж хүсдэг. Тэгэхээр инхээр хүн ер нь амьдралаас аж аргалыг хүсдэг юм бол аж аргал өөрөө дурсамжтай мөчүүдийн цуглуулга байдаг байна. Тэгэхээр энэ дурсамжтай мөчүүд бол өөрөө цаг хугацаа юм. Тэгэхээр амьдрал өөрөө цаг хугацаа гэж бас томьёолж болох юм. Тэгэхээр цаг хугацаагаа хүн үр бүтээлтэд зарцуулж чадвал би амьдралаа үр бүтээлтэд өнгөрүүллээ гэж тухайн амьдралдаа сэтгэл ханамжтайгаар өөрийнхөө амьдралдаа дүн тавих нь байна. За Германы эрдэмтэн Боди Шефер бас энэ аж аргал амжилтын талаарх бол өөрийнхөө тодорхойлтыг бас маш сонирхолтой байдлаар гаргасан байдаг. Тэгэхээр хүн ер нь аж аргалыг мэдрэхтэй амжилт бүтээлээрээ бос өөрхөө мэдэрдэг. Гэхдээ энэ 5 одоо гарын 5 гурванд байдаг шиг ийм 5 зүйлийг бол тэнцвэртэйгээр хүн авч явах юм бол жинхэнэ утгаараа аж аргал амжилтыг мэдэрдэг гэж хэлсэн байдаг. За энэ дээр бол эрүүл мэнд, гэр бүл, хайр сэтгэл тийм ээ, эд хөрөнгө, ажил мэргэжил, сэтгэлийн амар амгалан гэдэг энэ 5-ыгаа ингээд тэнцвэртэйгээр авч явж чадах юм бол хүн аж аргалыг мэдэрдэг гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бид нар одоо энэ амьдралаас хүсэж байгаа зүйл аж аргал, амжилт, сэтгэл ханамж юм бол бид нар яг түүндээ хүрч чадчихэв үү? Бид нар яг тэр одоо тийм ээ сэтгэл ханамжтайгаар амьдарч чадчихэв үү гэдэг асуултыг тавьж болж байгаа. За би та бүхэнд нэгэн судалгааг одоо танилцуулъя. За та бүхэн сайн мэдэх Forbes гэх сэтгүүл байгаа. За Forbes сэтгүүл 2012 онд маш том хэмжээний судалгаа хийсэн байдаг. За энэ судалгаагаар бол 10,000 гаруй одоо настунгуудыг хамруулсан тийм ээ том хэмжээний судалгаа авсан байдаг. Тэгээд энэ судалгааны нэр нь бол та одоо энэ амьдралаа харамсгүйгээр амьдарч чадсан уу гэдэг ийм судалгаа байсан байдаг. За гэтэл тэдний 90% нь бол чадаагүй гэдэг ямар нэгэн хэмжээгээр бол харамсал их байна, харамсал байна гэж хариулсан байдаг. За тэгээд тэдгээр судалгааны үр дүнд бол хамгийн ихээр давхцсан 25 харамслыг гаргаж ирсэн байдаг. За тэгэхээр энэ харамслуудаас одоо юу байдаг вэ гэд ингээд та бүхэн сонирхож магадгүй. За бас яг энэтэй ижил судалгааг бас ингээд танилцуулахад бол Үхлийн ирмэгдэх 5 харамсал гэдэг номын зохиогч Брони Вэрийн бас нэг өөрийнх нь судалгаа гэдэг л да. Хүн ингээд нөгөө яг үхлийн ирмэг дээр үхээс өмнө одоо бусдад сахиж хэлсэн үг, амьдралаа дүгнж хэлсэн настунгуудын одоо уулзаж тэр хүмүүсийн одоо нийтлэг одоо тэ харамсдаг зүйлүүдийг бичсэн юм ном байдаг л да. За тэрэн дээр ингээд тэр ном дээрх бас харамсдаг зүйл Forbes сэтгүүлийн судалгаан дээр гарсан топод харамсдаг зүйлүүд бол олон сэжмэр бол давсаж байсан. За нэгдүгээрт бол ер нь би одоо хүсэл мөрөөдлөөрөө амьдрах минь яавдаа гэдэг харамсал бол хамгийн их давтсан байх жишээтэй. Хоёрдугаарх нь цаг хугацаагаа одоо тэг зөв зүйлд ашиглах минь яавдаа гэж харамсал бол хоёрдугаарт нь орд юм байна. За гуравдугаарх нь зорилгынхаа төлөө зориг гаргаж оролдож үздэг байж дээ гэдэг ийм харамсал байдаг юм байна. Гэр бүлдээ цаг гаргах минь яавдаа, эрүүл мэндэд анхаарах минь яавдаа, юунд тэгтлээ их ажиллавдаа тийм ээ. За бусад хүмүүс юу гэж бодох вэ гэдэг ийм айцтай амьдрахгүй байх минь яавдаа гэдэг ийм одоо нийтлэг харамслууд маш ихээр байдаг юм байна. Тэгэхээр бид нар энэ цаг хугацаагаа үр бүтээлтэй нөгөө гэр бүлтэй найз нөхөдөө тийм ээ ажилдаа ингээд тэнцвэртэйгээр зориулж зарцуулж чадах юм бол хүн одоо харамсахгүйгээр амьдарч чадах юм байна гэдгийг дүгнэлтийг хэлж байгаа юм. Тэгэхээр таны амьдрал бол тийм ээ мэдээж энэ 3 цагийн хэлхээс үйдэг өнгөрсөн одоо ирээдүйд цаг. Тэгэхээр бид нэр одоо энэ өнгөрсөндөө харамсаал ирээдүйдээ стресстэй л одоо цагаар амьдарч чадахгүй ерөөсөө амьдарсан болж чадахгүй. Тийм учраас бидний бас энэ хөтөлбөрийн зорилго бол цаг хугацааны үн цэнийг ойлгуулах мөн үлдсэн цаг хугацаагаа одоо зөв зүйлд зарцуулахын төлөө одоо тийм ээ
тэмүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах бас нэг зорилготой байгаа. За тэгэхээр бид нар энэ 3 цагийн хэлхээс ингээ амьдэрдэг бол яг гэлсэн цагаар зөвлөх юм бол бидний одоо тийм ээ өнгөрсөн цаг бол энэ гэлсэн цагны доор ёроолд байгаа энэ цаг хугацаа. Дээр байгаа цаг хугацаа бол одоо биднэрт үлдсэн цаг хугацаа. Яг энэ нарийн хоолоогоор урсж байгаа энэ цаг хугацаа бол одоо цаг гэдэг. Яг энэ одоо цаг болох тийм өнөөдрийг одоо агшны үр бүтээлтэй ашиглаж чадах юм бол та харамсахгүйгээр цаг хугацаагаа өнгөрөөж яана л гэж бас ойлгож болно гэсэн үг.